Сайн мэцхан өрхөн үзэгчтэй. Өв соёлыг эрхэмлэн дээдэлж түгээн дэлгэрүүлэх энэ удаагийн өв соёлын сэдвийн нэвтрүүлэг маань эхэлж байна. Тэгэхээр энэ удаад өв соёлыг эрхэмлэн дээдэлж хойж үдэн төвчөлөн үлдээх энэ дугаарыг маань зочин бол бие биелээж ардын авьяастан цэвэлмаа хэмээх эрхэм хүндтэй бие төлөөлөгч өв соёлын нэгэн бие төлөөлөгч гэж хүрэлцэн ирсэн байна. За та сайн тарган тавтай сайхан намарчж байна уу? Сайхан намарчж байна. Та сайхан намарчж байна уу? Сайхан. Тэгэхээр Монгол төмний дээр дундаа баруун одоо аймгийнхны одоо бие биелэлийг мессэн хийдгээ ойрлууд баяд дөрүүд хотон загчин урянхаа гэдэг. Тэр та өөрийгөө бас нэг танилцуул аль нутгаас энэ олон сайхан баруун тэр яснуудын маань аль ястан угсааны хүн байна. За би Увс аймгийн Улаангом хотод төрсөн Эрдэнэчраа Ухтаа Цэлмаа гэж эмэгтэй байна. За бие биелгээ гэдэг бол одоо монголчуудын хамгийн сайхан биетэй үү? Бүр дэлхийд гайхагдаж байгаа юм сайхан одоо бидний яалч одоо дараа үедээ үлдээх ёстой өгөөд нэг бол яалч бие биелгээ байдаг. Тэр даян сайхан одоо энэ өв соёлыг хэдэн насндаа анх сурав? Ямар хүн зааж сургав? Би энэ багасаа бол урлагт аягүй дуртай. Тэр тусмаа бүр энэ бүжиг бие биелгээнд бол маш их дуртай хөвгт байсан. 8 настай байхдаа анх баяртай багштайгаа одоо уулзаж манайх баяртай багшийнх нэг ингээд тусланд лагерт гардаг байсан. Тэгэхэд манай дацхуг байсан. Тэгээд нэг гой бүжигч их чинь ингээл явдаг. Тэгээд бид тэр хичээл өөрөөд нэг гой бүжигчин болох юмсан гэж аягүй мөрөддөг байсан. Тэгээ 8 настайгаасаа эхлээд ээжтэй хэлээд баяртай багшин шалбарж анх бие биелгээ хийж сурсан байгаа. 15 наснда Увс аймгийн драмын театрт бүжигчний курс суугаад одоо төгссөн. 15 наснаасаа өдийг хүртэл одоо баяртайгчтайгаа цуг 42-3 жил ингээд цогтаа бие биелгээгээ явж байгаа. Бие биелгээ одоо ингэ тэгээд одоо тэр гайхалтай цаг эклийн ая морин хүрээ аялгаа тэр бие биелгээ хийж яхад одоо тэр дундаа Монгол эмэгтэй хүнд ямар ч сэтгэл төрж байгаа юм. Маш гоё штэ. Манай багш хэлэхдээ мөр болно энэ цээжний одоо нуглааг л маш сайн хийж сурсан, сурч чадах юм бол тэр жинхэнэ бие биелж сурсан гэсэн үг гэж одоо хэлдэг байсан. Тэгээ би бол өөрийгөө ямар ч байсан дөрөв бие биелгээг багшийнхаа зааснаар бол сайн сурсан байгаа. Нэг юм одоо судалгаа байх юм хэлээ л дээ. Монгол гэр үүссэн цагаас эхлээд энэ Монгол бие биелгээ ихсээ. Яг тэр монголчууд ч нөө сайхан гэртээ тойр сууж хагаад найр хармаа сайхан дэгжүүлж хийдэг. Тэгээд тийм жижигхэн зэд одоо нэг хол яваад тахгүй зөвхөн суудал дээрээсээ хагас одоо ингэж өвдгөл сууж хагаад гар цээжний хөдөлгөөнөөр илүү ингэж бие бүжиглж тийм ээ найрлдаг. Эндээс одоо энэ бие биелгээ ингээд одоо ингээд үүсэлнэ эхэлсэн гэдэг юм байлээ. Тэм учраас одоо өөрөө тэр сайхан одоо мөр цээжний хөдөлгөөнөөр илүү сурсан гэж байна шүү дээ. Ер нь бол ингээд яваад ингээд одоо ингээд хөл дээрээ яваад ингээд бүжиглдэг тийм бие биелгээ гэж байх уу? Гүү ерөнхийдөө дандаа юм хагас суугаа зөксөн. Хагас суугаа. Ер нь цээж мөрөл сайн хөдлөн биелгээ болдог. Цээж мөр сайн хөдлөн гэдэг одоо бие биелгээ хийдэг хүмүүс одоо хөдөлгөөний төдөл бараг авахгүй гэсэн үг. Авахгүй. Энэ ч удаа сүүлийн үед хүмүүс бие биелгээг маш их сонирхож хийж штэ хүүхэд хөгшин гэхгүй. Тий манай ээж бас их гоё биелдэг хүн байгаа. Ер нь бол манай Увс нутгийн хүн бол бүгдээрээ бие биелгээндээ дуртай. Бие биелгээ хийх дуртай тийм хүмүүс байгаа. Монгол хүний сайхан үг байдаг. Хөдөлгөөнөртэй хүн хол явж зорьсон хэрэгэн бүтээдэг гэдэг шиг өнөөдрийн нэвтрүүлэг мөнөөс нэгэн өргөц одоо нөхцөл байдал явж байгаа. Энэ болохоор хоёр зочинтой юм аа. Ингээд энэ удаагийн дугаараа маань бас хоёр дахь зочин гэдэг зочин хоёр мөрт маань залгарсан байна. Өнөөдрийн дугаарыг хоёр дахь зочин морин хөөрч бие биелээж Монгол улсын соёлын иргэн ажилтан алтан орц мангаас хүндтэй сайхан өв соёлын бие төлөөлөгч хүмүүс хүрэлцэж ирсэн байнамаа. За сайхан намарч гэнэ үү? Сайхан та нар сайхан намарч гэнэ үү? Гайвдаа уран бүтээлээ хийгээд явж байна. За таны уран бүтээл өндөр. Тачгүй явж лээ. Сая нэг коронавирусээс болоод бас жаахан завсарлсан гэхдээ одоо яг гэр яхаа одоо баруун монголчууд ч ирээсээ
өөрийнхөө уран бүтээлийн юмыг дандаа гэрийнхээ нөхцөлд хийж тэгж ирсэн учраас одоо хэдий шавнарыг аваас нэг жоохон хичээл мичээл заагаад тэгээд л байж ах шидтэй. Бие биелгийг одоо эртнээсээ өнөө үедээ эртэл одоо тэр хандаа баруун гарын хамт улсын тэрэг тэндээс бүр ингээд өвлөгдөж ирсэн гэдэг байна шүү дээ. Тий. Тийм ээ. Тэр одоо манай баруун аймгийн илүү хөгжсөн. Баруун аймгийн хүмүүс бие биелгийг хийдэг гэдэг байна шүү дээ. Тэгээ өвлөгдөж ирсэн түүхнэхээр дандаа одоо нөгөө эмээн ачтаа тий өвөн зээдэж гэдэг юм гэж гэр бүлийн байлаар ингэж яг л өвлөгдөж ирсэн байт юм ээ. Одоо энэ бие биелгээ ингээд заасруулж байгаа аль бизнес сурвалж гэдэг юм уу тийм байгаа юу Монголоос? Бага. Би зөв өөр дээр яриа би бол Чингэлтэй дүүргийн 14-р хороонд хувийн цэцэрлэгтэй үүсгэн байгуулагч эрхлэгч хүн байгаа. Манай цэцэрлэгийн далай багчууд гэдэг 8 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ хугацаанд би бол ерөөсө 100 гаруй хүүхдэд бие биелгээгээ заасан. Энэ сайхан бие биелгээгээ түгээн дэлгэрүүлж байгаа. Дээр нь багш нартаа зааж өгсөн байгаа. Багш нар бид нар бүгдээрээ нийлээд одоо дүүргийн болон улсад цорын байгуулагдж байгаа янз бүрийн арга хэмжээнд маш сайн амжилттай оролцсон байгаа. Ер нь аль болох түгээн дэлгэрүүлж бусдад сурахын төлөө л одоо явж байна да. Тэглэгээ одоо манай нэвтрүүлгийн зорилгоч энэ сайхан үйл монголчуудын одоо дахин давтагдчихгүй өв соёлын бие төлөөлөгчдийг одоо уран оролцуулж тэр их сайхан гайхалтай хүмүүсийн одоо энэ өв соёлыг дараа үедээ түгээн дэлгэрүүлж өвлүүлэх л тэмэл зорилготой төлөвлөлтэй. Тэгэхээр дайс бас энэ сайхан өөрийнхөө хэмжээнд энэ сайхан өв соёлыг бол түгээн дэлгэрүүлж тэр цэцэрлэгийнхаа хүмүүс заасруулт юм байна. Монгол хүмүүс мань хэр хөвсөлтэй байх юм. Аюу гоо хөвсөлтэй шүү дээ. Хүмүүс бол манай цэцэрлэгт бол 2 настай хүмүүс хүртэл хөгжмөө явангууд л хөдлөн шүү дээ. Айхтар дэлхийг хамарсан цав тахал боллоо. Манай монголчуудаас намны гიშгтэй хүмүүс юм. Айхтар өртсөн үү тийм ээ? Тий. Одоо ер нь сайхан дэлгэр сайхан намар цаг яриад энд нэгвэл найр хөрмөгтэй байх шүү. Найр хөрмөн дээр очиж хуурын татлааг сайхан өргөж байна. Таас сүүлийн үед ч одоо ер нь тэр зайхан урднууд бол зөндөө явдаг байсан л да. Намрын одоо сайхан сарууд одоо сайхан бэлэг тэмдэглэлтэй өдрүүд одоо янз бүрийн байна шүү дээ. Тэр үед явж ирсэн. Энэ вирусээс болоод бас нэг жаахан гайгүй болцсон. Одоо харин нэг жаахан эхлэх. Сая нэг намрын дундсаар 17-нд 20 найранд орсон. Өрмөн найранд очихдээ бас биегээ биелэн хийцтэй тийм. Биегээ биелэн ерөөл магтаалаа уншин. Тий. Таач өөр Монгол улсын соёлын тэргүүний ажилтаа байгаа. Бис яг мэрэгжлийн одоо энэ морин хуурж бие биелэж юм байна уу? Үгүй ээ. Би бол зүгээр одоо Монгол ардын бие тусгийн төлөөлөгч би ардын бие тусаг тэгч ерөөсөл гэрээрээ тэгээд сургууль соёл төгсч одоо морин хуурч мэрэгжил эзэмсэн юм бол байхгүй. Би өөрөө бол хуульч мэрэгжилтэй. Тийм хөө. Өөр хүүхдийн бол заагаад өгсөн. Одоо хүүхдүүд бол бүгд л биелнэ. Одоо хамгийн бага нь 37 8-тай болцсон. Одоо тэгээд тэр нь ачнаас гарсан 30 нар одоо бас байна штэ. Тэдэртэй бол одоо тэгээд гэрийн одоо гэр сургалтаар гэх юм уу одоо тийм сургалтаар л одоо зааж штэ. Ер нь гэр сургалтаар л яваад байна тий. Тэгнь одоо энийг бүр нэг боловсролын системд оруулаад ингээд нэг явааллыг гэсэн одоо таны энэ талын бодол юу? За яг ерөнхийдөө бол гэр сургалт гэдэг маань угаасаа л одоо би бол ээж аваасаа үлээд бие биелгээгээ сурцсан. Миний өр хүүхдэд бол надаас улбалаа сурцсан. Миний өр хүүхдүүд бол цаашлаа дахиад улбалаад сурна. Тэгэхээр зөвхөн энэ ингээд нийтлэг одоо юм тавьчих хэрэгсэн зэрэг одоо энэ баруун монголчууд ч одоо бараг 20 гаруй ястан үндэстэн байна штэ. Тэр 20 гаруй ястан үндэстнүүд дотроо бодвол 20 гаруй төрлийн бие биелгээнүүд байна. Жишээлбэл баядаг л одоо байх чинь баядын биелгээ нөр. Дөрвүүдийн биелгээ нөр. Хотон хүний биелгээ нөр. Загчин тэгэл ураанхаа гэл ингээд тэгээд бүх биелгээнүүд тус тустай. Тэрэн дотроо эмэгтэй нь өөр хөдөлгөөнтэй. Эрэгтэй нь өөр хөдөлгөөнтэй. Эрэгтэй нь одоо ямар юм хийдэг юм. Тэгэл адуу малтаа оролдож байгаа. Тэгэл одоо сурсун унаад илж барьж байгаа. Тэгэл арьс хөрсөө илдэж барьж байгаа энэ төр гэдэг. Эмэгтэйчүүд нь бол тэр гэрийн нөхцөлтөө тэр галдагааныхаа хэрэгслийг л одоо тэгэл яад энэ сайлаа самардаг юм уу яадаг юм тэгэл зүдгдээж өргөдөг юм уу гэх мэтлэн гэр. Тэгэхээр чинь үндэстэн ястангууд дотроос бол жишээлбэл дөрвүүдийн цацал гэл ингээд хийхэд бол бас нэг үү. Хотын хүний хоттой цацал гэдэг нь бас нэг үү. Тус тустай үндэстэн бүр ингээд одоо жишээлбэл одоо ингээд
янз янз л байна шүү дээ. Яг өөрсдийн үндсэн тэрэн дотроо бол би бол Улс аймгийн Тариалан сумын дохотон хүн. Манайх бол дотроо 7 идэгтэй. Тэгээд тэр элхэн дундаа бас биелгэнд бас өөр. Жишээлбэл Бурд илгэний одоо цацал гэдэг биелгээ нь өөр. Тэр үндэстэн дотроо тусдаа өөр. Яаж тэр гэрийн сургалтаараа аав ээжээсээ өвлөж сурсан байна? Тэр хэлбэр нь тэндээ шингээд үлдсэн байна. Энэ бол маш их одоо үндэстэн ухсаатны одоо оршин тогтнох нэгэн нөхцөл юм байна шүү дээ. Бие биелгийн мэхэнд гайхалтай үс хоёлаа. Тэгээд эрэгтэй хүн хийх, эмэгтэй хүн хийх гэж ялгаа байх уу? Ялгаа байгаа. Эмэгтэй хүмүүс бол энэ голдуу ингээл мөр цээжний хөдөлгөөнтэй, эрэгтэй хүмүүс бол эргээдээ мум сум харуул дэвэ шаваа. Тэгээд сур элдэлт гэдэг хөдөлгөөний төрлүүд бол ерөөсөө Монголынхаа ахуй соёлыг тэр чигээр нь хөдөлгөөнийг харуулж өгсөн. Тийм сайхан хөдөлгөөнүүд байгаа. Бие биелгээ хийгээд бас нэг одоо хувцс хүмүүрээр мэдээ сайхан үндэсний хувцс байдаг байх та. Таны үндэсний хувцс. Миний энэ хувцс бол 4-д эзэгтэй хувцс байгаа. Тэрлэг, цэгдэг. Энэ хувцсыг бол би 2000 оны ихээр ойсон Баяртай багшийнхаа хувцснаас одоо юугийн цагварыг аваад би өөрөө ойсон байгаа тий. Тэгээд энэ хувцас оёд одоо 10 жил болж байна. Цэцэрлэгийнхаа хүүхдүүдэд бас өөрхөн хувцас ойж өгсөн байгаа. Тэгээд энэ хувцас бол хаанч өмсгөд биелний одоо ингээл өлгөөстэй байж идэг. Тийм хувцас байгаа. Хүүхд цэцэрлэгийн одоо тэр бяцхан шавнардан заатай ч бас өөрийнхөө хүүхдүүд ер нь бүгд л биелдэг байлгүй. Биелдэг. Манай би 2 хүүтэй, манай бага хүү бол бас ард явьяастан бие биелгээ хий. Хөөмэд нь мөрөө урт олно. Манай 2 дахь хүүхэд маань бас аяас. Миний санаж байгаагаар 2013 онд монголчууд одоо генест энэ биетэй хүн бүртгүүлсэн. Тийм ээ? Чингис хааны талбай дээр 5200 гарan хүн тий. Бие биелэг та тэр дотор байсан. Байсан. Энэ ардын авьяастан манай бүх бие биелэгч бүгдээр цугларсан байна. Тий, бүгдээрээ биелсэн. Тэнд биелж явах тэр сэтгэл ямар байх юм? Гоё шүү дээ. Бид нар биелгээгээ хийхэд бол гоё байдаг хэрнэ. Дуртай биелгээгээ хийх. Гэхдээ тэнд би тоогийн тэр сонсоод бас нэг тийм жоохон харамсагч мэтгэл төржсэн л доо. Ерөөсөө нийлээд Монгол улсын хэмжээнд 5200 гадуур хүн. Тэгээд би бас тэндээс тэгээ бодож ирсэн 2009 он тавьсан юм да. ЮНЕСКО бас Монголын бие биелгээ хэмээх бие төвийг маш яаралтай одоо хамгаалж дэлхийд одоо маш нэм хор юм бие төвөг тийм бүртгэж явах талаас ингээд одоо саналд гаргаж ирсэн байлээ. Тэгэхээр бас 5000 хүн цуглаа гэж одоо ерөнхийдөө тэр 5200 хүн байсан бол одоо тоон өссөн нь 7 жилийн хугацаанд. Бие биелгээг чи одоо хүмүүс одоо л аягүй сайн мэдэж эхэлж байгаа шүү дээ. Залуучууд ялангуяа дээр үеийн бие биелгээг манай багш хэлттэй тэгдэг байсан. Тэгж хэлжсэн. Бие биелгээг биелээд энэ биелсний одоо юу нь эрүүл мэндэд маш их сайн. Бараг бие биелгээ бийдэг хүмүүс өвддөггүй байсан. Дотор одоо энэ 5 цул иргэд нь эрүүл байдаг. Байнга хөдөлж яадаг тэр цээжний хөдөлгөөн гэж аягүй сайн ярьдаг байсан. Тэгээд би аль болох л одоо хүүхэд гэхгүй залуучуудад ер нь илүү түгэе гэж бодож байгаа. Цаашдаа бол би бас бодсон юм бол байгаа залуучуудад энийг явуулсан. Тухайлбал оюутнуудад заазрагай гэсэн. Заазрагай гэсэн бодлоо тий. Тэгэхэд нэг одоо энгийн ярил та хоёлаа. Орой ингээд хоол идсэн жоох ингээд нэг байв үедээ сайхан ай тавьж байгаа гэж хэлвэл хоол бол дороо шингэнэ. Дороо шингэнэ шүү дээ. Би бол байнга гэртэл бэлгээ хийдэг шүү дээ. Өглөө орой. Тий, өглөө орой хийжлэн тэгээ жингээ бол ерөөсөө нэмэхгүй. Яг л энэ жингээрээ байж идэг. Бэлгээ бол хамгийн сайн. Эрүүл мэнд аж тустай, хөдөлгөөний хомсдолт ч мань аж тустай. Би бол гэртээ байнга бэлгээгээ гүйг цээжээ хөдөлгөөл явчихдаг. Би нэг юм бас бодоод байт юм л да. Одоо манай урд хөршийнх ингээл нэг
маш урт насалдаг. Чи зовлон багтай юм шиг байна. Одоо ингээд нөө ин гэл ингээд нөө тасглаа гэдэг шүү дээ. Усаад бөөнөр. Яг тэр шиг биднэрт бас одоо тэднэртэй адилхан хийх юм үе соёл байж дээ. Байж дээ тий. Тэр ингээд өглөө монголчууд босчоод ингээд бие биелгийг нэг тий. За 2 минут хийхлээр тэр ч одоо том тасгал үстэй. Иймийг бас ингээд одоо бас нэвтрүүлээд өглөө сургуулийн хүүхдүүдийг ингээд хичээл дөрхоос өмнө ингээд сайхан заалнахтаа ингээд сайхан морин хуурын татлагаач мэклээ тавьчаад нэг ингээд бөөнөр нөгөө сайхан. Манай багш нар бол байнга хийдэг шүү дээ. Багш нар бол сайн цаашаа энэ үе соёл чинь давхар цаашаа ингээд бүр нийт монголчуудаар түгээн дэлгэрж монголчууд энийг бүр ингээд тамга болгож авч үлдэх сайхан тийм нэг гарц байгаа болов шараад байт юм байна. Таны бодлоо. Зөв. Би бол одоо яг унтлахны цагаар бас хүүхд нөө унтчихдаг болохоор аль болж игэл өглөө эрт ирээд багш нараа бас ингээд бие биелгээний хөтөлгөөнд яг юугаар коридороор зогсож байгаад хийлэгдэх. Манай багш нар бол мундаг сайн шүү дээ. Тий. Таны малгайх гоё энэ одоо юу дөрүүд эзэгтэй тий. Эзэгтэй малгай гэж байгаа. Тавс өөрөө хийсэн үү? Үгүй энэ малгайг бол цэглгараа хийсэн байгаа. Хувцал өөрөө хийсэн. Цэгдэг дийл хоёроо малгай уул өөрөө цэглгараа хийлгсэн байгаа. Тавс нэлээ олон огсаатны хувц төрлөг надад байгаа. Тий. Ерөнхийдөө бие биелгэндээ л зориулж тэр төрлөг дийлээ одоо хийлгүүлдэг үү? Бие биелгээндээ дээр нь нөгөө багш нараа бас энэ бие биелгээнийхээ үе соёлд бас оруулж байгаа. Тэгээ манай ах ч 10 ажилчинтай бид нар бүгдээрээ өөрөө гэсэн хувцастай 3 багш маань казак хувцастай, 1 багш маань торгууд хувцастай, 1 багш маань баяр хувцастай, би өөрөө 4 хувцастай. Ингээд бид нар 10 багш 10-аа өөр төрлийн хувцастай байгаа. Бүгдийн өөрөө уралдаг байгаа. Бас бахмаар байна л да. Танай цэцэрлэгт бас хүмүүжөө тэр бэлдсэн хүмүүс гэсэн байна. Ингээд за 4 хувцас гэж юм байт юм байна. Казак хувцас гэж юм байт юм байна. Тэ торгууд, захчин хувцас гэж юм байна. Бас тэр чинь таны мэдүүлээд шүү дээ үндэсний соёлыг. Хүүхдүүд бас өөрсдөө тэрлэг хийж өгөн гэж одоо үндэстнийхээ бүгд усаатны тэрлэгийг өмсүүлээд бие биелгийг хийх үү. Хийн бид нар одоо энэ хаврын төгсөлтийнхаа баяраар ерөнхийдөө бол багш нар хүүхдүүд минь хувцас өмсөд гадаа талбай дээр бие биелгээ бас хийж авд үзүүлдэг байгаа. Таны бодлоор бие биелгийг хэрэг одоо түгэнд тарах чинь. Сүүлийн үед бол одоо ерөн сайжирч шүү дээ. Одоо тэр юу муу гарчин бас яваал л шүү дээ тий. ЮТБ-ээр одоо нэг харака шарка тэгэл тэр мэрчин тэгэл бас манад өрөвд хөдөлгөөнүүд маш их явж илээ. Тэр их хэрэгтэй тийм челленж болсон тийм ээ. Тий, айгүй хэрэгтэй. Би бас тэрийг багш нартайгаа цуг орох юмсан гэж бас айгүй их бодсон. Тэгээд чадаагүй. Та тэр хийгээд байгаа бүжгийг хийчихнэ. Хийчихнэ. Тэр бүжгийн нэр нь юу юм бэ? 4 төрлийн юу хийсэн байсан чи. 4 төрлийн бүжгийн. Тэгээ голдуу дандаа нөгөө бие биелгээтэй юм төстэй. Тий. Дандаа нөгөө цээж юугаа хөдөлгсөн. Тэгээ бүжиг бол биш. Ерөнхийдөө бол бие биелгээний хөдөлгөөн голдуу орсон тэмцээлэмжүүд байсан. Сүүлдээ тэр мэн бүр одоо нөгөө хүн болгоо хэлээ шүү дээ. Тэгсэн. Одоо ингэж хийвэл манай бие биелгээ уул нь бол хөгжих хэрэгтэй байгаа юм л да. Би жоохон байхдаа тэр улаан уул гээд манай увсад байдаг сайхан улаан уул байдгийг тэрний одоо деталь би лечид цугларч биелдэг байсан. Тэр нь би жоохон хөвгт байхдаа бас айгүй хочж биелдэг байсан. Яг тэг цугларч бүгдээрээ биелдэг бол манай энэ өв соёл болсон биелгээ маань маш их одоо хүн сурж түүнэлгэх юм байгаа юм. Тий. Одоо миний анхны одоо бие биелгээ зааж өгсөн багшийг маань Баяртай гэдэг. Баяртай багшаасаа би энэ өв соёл болсон энэ сайхан түүхэн бие биелгээ 4 одоо 7 үндэстэй ясныхаа 7 бие биелгээг бол яг гардчлан сурсан байгаа. Чи одоо зөвхөн нүүдэлжтэл тээж одоо ингэж бүр урлаг хөдлөн хөгжүүлж ирсэн. Үндэстэн хийгээч одоо тийм өв соёл байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр л одоо цацал гэдэг биелгээ чинь дотроо бүр олон янз. Бүр үндэстэнгүүд тэр ястангууд дотроо өөр. Одоо тэгээд тэгсэн мөртлөө бие биелгээ мэн. Айхтар тэр өөр юм биш. Яг ингээд хүний ахуйгаа өөрөө
ингээд сайхан бие биелгээ бие одоо урлаг болгоод хөгжүүлсэн. Тэгсэн. Тэгэхээр одоо цацал гэхээр одоо ингээд жоохон гар хурууд цацал ингээд хэлээд байна уу? Ингээд цацж байгаа тэр цацал гэдэг. Үгүй ч одоо тэгээд энэ ч одоо тэгээд юм уу? Мөн. Энэ ч одоо тэгээд 5 6 дотор ярих яах юм? Одоо хөдөлгөөнүүд нөр яаж сурсан суснаар жишээлбэл одоо би хотон хүн байлаа гэхэд миний хийж байгаа цацал хотон үндэстнүүд нь хийж байгаа цацал өөр. Үгүй ч амарх ч гэдэг одоо амарх гэж юу байх вэ? Тэр бас миний үдээс байж тээ нийгэм. Тийм ээ тийм. Чинь угаасаа бид нарт монголчууд тийм Монгол үндэс угсаанд үлдсэн тэр одоо юмны ген байна шүү дээ. Тэгэхээр зүгээр л одоо бид жаахан суурин иргэншилтээ болоод энэ хотчоод ирэхээр тэр гадны нөхцөл амьдралаа сайн бодвол тасарсан байна шүү дээ. Ер нь монголчууд одоо ингээ гадаа ингээ гудамжинд ингээ явж байгаа чинь ер нь тэр ардын талын юм нэг тоохгүй тэр барууны юм сонсцсон харин юм шүтэл. Харин юм шиг сүтэл одоо тэгээд байхаар зэрэг хаяа заримдаа зүгээр жаахан сэтгэл гонсгор байдیں۔ Таны хувьд одоо энэ сайхан үс соёлын түгэнд дэлгэрүүлж заасрах тал дээр бас багш. Ер нь за яг би бол одоо аав ээжээсээ сураад ерөөсөө л аав ээжээсээ яг одоо мэрэгжлийн тийм дагнсан багш бол байгаагүй. Би аав ээжээс сурсан, миний аав ээж бол миний багш. Одоо тэгвэл энийг нэг ингээд бүр зааж сургадаг. Одоо төгөлдөр хөр ингээд заадаг олон хүмүүс шүү дээ. Сургалтын төвд байна. Тэгээ хамгийн тийм хүүхдүүд очиод зөвлөдөг. А яг энийг гэдэг шиг юм сургалтын төвд нээж болох бие биелгээ. За яг ерөнхийдөө бол одоо соёл урлагийн их сургуульд бол үндэсний урлагийн одоо яг энэ бие биелгээг сурталчилсан тэр Эрдэнэцэг гэж багш байна шүү дээ, доктор профессор Бүжиг Дэглэж. Тэдний ангийн хүүхдүүд бол одоо бол бараг 1000 гаруй шавтай болж байгаа гэж яйд юм байна лээ. Манай аймгийн хүн л дээ. Тэ улсын хүн. Тэгтээ дөрвд үндэсний Эрдэнэцэг гэж доктор профессор байна. Тэрний шавнаар тэгээд одоо манай энэ Улаанбаатар чуулгад одоо Бүжиг Дэглэж гэрэлгээд багш байна шүү дээ. Сая сүүлд гавьяат болсон. За тэгэл энэ Баярбаатар энэ төр ч одоо шавнаар нь олон байна. Одоо л эднэр л жинхэнэ одоо энэ баруун Монголын бие биелгээ янз бүрийн одоо эднэрийг бол жигтэйхэн сайн шавнаартай учраас одоо бол харин энэ тэмдгүү бүжиг мүжигийн одоо Монгол биелгээний курсүүд бас нэгдээд байна шүү дээ. Тэр байна уу? Байна. Зөндөө би ерөнхийдөө бол тэгээд би одоо яах вэ нөгөө өөрөө ингээд өвлөө тэгээд одоо ингээд зүрх сэтгэл дотороо тээж явах хүн чинь хаяа энэ тэнд ингээд бүжиг мүжиг юм байна асуудаг байхгүй юу. Гэтэл хаанаас яаж улбааг нь би судалж шít. Нөгөө аав нь хэн би ээж нь хэн гэдэг шиг ингээд судлахаар зэрэг тэр багшин шав. Жишээлбэл Инкерл багшин шав. Жишээлбэл Баярбаатар багшин шав. Гэт ингээд. Тэгээ Баяртай багшин шав энэ төр гэт ингээд. Эн чинь ингээд багшаас шавьяас дахиад шавь руу очиж байгаа байхгүй. Энэ бол ерөнхийдөө 1913 онд 1988 онд ардын урлагийн 2 дугаар хэн наадам гэдгээс хойш энэ ардын язгуур урлагийн наадам чинь цогоон байгдахаа байцсан шүү дээ. 5 жил нэг болдог байсан байхгүй. Тэр 88 оноос хойш одоо хүртэл байхгүй. Тэгээ хаяа нэг ардын нэг жоохон юм зөөхөн хэсэгчлэн үзүүлээд тэгэл байхгүй болчихж байгаа шүү дээ. Тийм одоо тэр үе чинь одоо их мундаг байлаа шүү дээ, медаль зэтаалтаа. Бүх ард түмний ардын урлагийн язгуур урлагийн наадам гэж явдаг байсан. Явдаг байсан. Тэгээд нөгөө одоо яг тань шиг тэгээд одоо 2013 оноос хойш бол бүр таг болсон. 2013 онд л одоо тэр Монголын бит ус өвд одоо 2000 хэдэн зуун биелгээ чинь явдаг үлээ тэр чинь тэгээд тэгэл тэрнээс хойш одоо ерөөсө бараг байхгүй шүү дээ. За яг хөө ерөнхийдөө бол ганцаацаж зааж байгаа ганц нэг шавнар байна. Тэгээд энэ соёл урлагийн их сургуулийн одоо Бүжиг Дэглэж бүжгийн багш нар эдгээр харин одоо тэр шавнараараа харин аваа юм хийж байгаа. Одоо харин нүдэнд үзэл гарт баригдах хэмжээний болж байгаа. Би бол маш их баярлалтай тэрэнд. Таад одоо ингэ бас олон хүмүүсд энэ гоё биелгээгээ сайхан зааж сургаж энэ үс соёлоо бас л түгээн дэлгэрүүлэх тэр Монгол хүмүүсийнхээ үрийг сайхан хийгээ явж байгаа юм байна шүү дээ тийм ээ. Яг тэр яг мэрэгжлийн бүжигчин энэ тэр хүн биш ч гэсэн та нар бас их бахархаж байна л да. Баярлалаа. Та одоо яг надад ингэ бие биелгээний маш хурдан сурдаг тийм элементийг зааж өгвөл. Болно. За. Одоо судал дээрээс. Босч шаардлагагүй шүү бие биелгээ үйл. За.
Эрэгтэй баг цэцэл одоо энэ тий энэ эрэгтэй хүн ялгаагүй. Эмэгтэй хүн ялгаагүй тий. Эмэгтэй хүн байна. Эрэгтэй хүн зүгээр гараа сайхан хагасаад чинь. За тэгээд ингээд мөрөө хөдөлгөөд. Ингээд тий энэ бол баг цэцэл гинэ. Инүүхэндээ ингэж хөдлөн. Ингээд зөрж. Цээж толгоо хоёр зөрөн шүү. Ингээд зөрж ингэж хөдлөө. Тэгээд өрөв билгээж өөрөө их намуухан тийм удаан хөдөлгөөнтэй өөр шүү дээ. Та гараа хатгах жоохон. Хагас хатгаад ингэж зөрж. Баг цацал гэж энэ хоёр гар маань ингэж хөдлөхгүй. Ерөөс тэрүүхэндээ ингэж хөдлөнө. Ингэж. Энэ хамгийн амархан. Хамгийн амархан. Монгол юмчны өөрөө сонсоод ирэхээр дараа хилээд ирдэг. Тийм шүү дээ. Одоо бас сурна. За тэгээрэй та сураарай. Бие биелгээний талаар одоо манай Монголд тийм уралдаан тэмцээн гэж болдог уу? Уралдаан тэмцээн байхгүй шүү дээ. Уралдаан тэмцээн байхгүй. Ер нь голдуу нөгөө нэг авьяаслаг монголчууд дээр ганц нэг нутгийн тийм бие биелэгчд орж явахыг харсан. Яг тийм уралдаан тэмцээн бол байхгүй. Тий. Ямар нэгэн төрөөс ч юм уу ерөнхийлөгчийн зүгээс ерөнхийдийн зүгээс юм дэмждэг тийм байгаа юу? Тийм бол байхгүй. Тэгээд одоо яаж бие биелэгч минь хаяа нөгөө за тэр бие биелэг хийдэг. Одоо сая уулын биелд уулздаг байсан гэдэг. Тий, тэрийг одоо манай энэ ямар үедээ яахаараа тэгж бүх бие биелэгч цуглаж биегээ биелдэг. Ардын авьяастан холбооны тэргүүн манай баяртай багш байгаа. Баяртай багш маань одоо нутгийн зөвлөл, нутгийн дуучид янз бүрийн тоглолт болохоор тэгээд аваач бидрийг тоглолтод оролцуулдаг байгаа. Тэгээд үнсийг аль биесээ тийм уралдаан нэмсэн бол байхгүй. Ерөнхийдөө бол баяртай багш энэ бие биелгээг ерөөсөө бидрийг хооронд нь холбож өгч байгаа баяртай багш байгаа. Тэгэхээр ч одоо ямар нэгэн тэмцээн уралдаан шагналтан биш яа. Явна гэдэг чинь өөрөө энийг бас тэлэх, түгээх том бас би хөшөөрөг байх гэж боддог. Таны хувьд одоо явандаа тэгээд яг над Улаанбаатар дүүрүүдийн дунд ч юм уу ерөнхий боловсролын сургуулийн тэмдэг энэ амттай бие биелэгчтэй уралдаан гэдэг тийм хий гэсэн бодол байдаг. Болно шүү дээ. Тэгэх юм бол зөндөө маш их хүүхдүүд сурна. Маш их одоо хүний хүүхдийн болон залуучуудын оролцоо ихсэн, сурах нь ихсэн тий. Тэгэхээр одоо ингээд миний харж байгаагаар суурин байдаг. Сонирхоод шүү дээ. Хийж сурмаар байна. Сургах тэр одоо нөхцөл бодлого байхгүй байна тий. Тэгээд дагаж хийх үү? Дагаж хийн. Танд одоо ингэ шавар яг гэсэн нь тав чөлөөтэй цааш. Чөлөөтэй цааш та тий. Өөрөө суран гэд яах юм бол манайх бол багш нар чи айгүй хөдөлгөөний эвсэл муутай хүмүүс байсан. Одоо бол айгүй гоё. Яг л одоо банзрагч химийн дуулал эхлэх юм бол тэгэл хэвээр хөдөлж өгнө шүү дээ. Банзрагч тий. Танай нутгийн үү? Манай нутгийн банзрагч нэ хөхтэй юу илээ? Хөхт толгот Монгол. Хөхт толгот Монгол гэдэг нэг юу яасан штэ. Би даасан тоглолт хийсэн штэ. 17 он уу 16 он. Тэгэн дээр бид нар ч бүгдээ би багш нартай ууч баяртай багштай бүгдээ биелсэн. Яг тэр дуун дээр тий. Бүхэн өргөнд болсон. Яг л би тэрнээс хойш манай багш нар бол мондөг дуртай болсон. Тэр дуу явуулаад тий. Тэр дуу явуулаад бол тэгэлс таав штэ манай багш нараа. Тэр шарка барка юу? Тий. Шарка барка. Энэ бас хийчмээр санагдана. Манайх бол хийм. Бид нар харин сая жоохон нөгөө нэг ковид-19 энтер гээд хүүхдийн тоо хязгаар юу та тэгээ жоохон юу ажиллалаа шүү дээ сая 9 сар. Нэгжэл хөтөрцөн тэгээд хийж чадаагүй. Уул нь бол санаа байсан бидэрт. Ах уу гэж үүдэг те бие биелэг. Тэгээд тэр ч одоо мэдээд эрэгтэй хүмүүс одоо тэр сурах те адуугаан сайхан одоо буулаж идэх ургалах гэлүүлээ. Юусе бүгд орно шүү дээ. Нумсан харуулах. Одоо ингэ эмэгтэй хүмүүс гоодох, нүүр гараа угаах, юу ноос юга цохих, тий, утсаа ирэх, цацлаа өргөх гэдэл бас л яг эмэгтэй цайгаан самрах. Ерөөсөө бүгд тэрчгээр Монголын нөгөө ахуй хөдөлгөөнүүд. Яг одоо бие биелгээ би сурах гэж байгаа юу хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй. Хөдөлгөөн? Мэдрэмж. Мэдрэмж хоёр. Мянга мэдрэмж аваад хөдөлгөөн байхгүй бол хэцүү шүү дээ. Тэр чинь бас эвсэлтэй хөдөлнө. Зүгээр зогсож жаад хөдлөөд авахгүй. Тэр чинь суулт муулт. Ерөнхийдөө бол маш их
суулж шаарддаг шүү дээ. Таныг харахад л одоо ингээд насандаа өнгөлийг сайхан толиотой байх шиг байна. Тэр манай Монгол өсвөчүүд одоо ингээд жингийн илүүдэлтэй болчлоо гэдэл өөрийнхөө хүсэж байгаа жинд ачигээл их л олон юм хийгээд байх шиг байгаа. Имж уугаад байх шиг те. Энд дээр одоо йог бясалгал одоо ингээд шири юу вэж байдیں۔ Хийгээд байдаг. Тэрнээр зүгээр ингээд бие биений өглөө босоо хийждэг, оройн хийждэг байх хангалттай. Юусо хүссэн жиндээ очих. Тий, хүссэн жиндээ очих. Би бол хизээч тийм юм хэрэгжилж байгаа. Ерөөсөө л сууж исэн ч л би цанал дээр сууж исэн ч л мөрөө хөдөлгөөн суучдаг. За нэг гоё хийлтэй одоо ингээд яг цанал дээр хийж байгаа тэр гэртээс байж байгаад хийдэг гэх юм зүйлүүд. Заяа. Яа, заавал айс сонсох зүгээр хамаагүй ингээл хийж явах. Гэхдээ зүгээр л айс сонсохгүй шүү дээ. Тэгээд яг ийм юутай болохоор ч бас нэг яах байх шүү. За. Дээшээ доошоо янз янз л хөдлөн шүү дээ ингээл тэгэл. Юу одоо нийт бие биелдэг ард түмнүүдийн одоо манай ястнуудын хамгийн их хийдэг бие биелэг нь ямар биелэг вэ? Ерөнхийдөө одоо төв биелгээл гэж одоо биелгээг нь биелж байгаа да. Тэрний дөрвөж биелэн, баяж биелэн, урааха хотон айл нь бүгд биелдэг. Тий. Тэр нь ямар шүү биелэг та одоо үзүүлээ. Тэр нь одоо зүгээр яг ерөнхийдөө бол ингээд газараас аваад биелж байгаа юм л да ингээд. Сая л цацал гэж ингээд байсан нэмээ. Энэ болохоор доороос юм. Ингээд доороос ингэж. Ингээд. За. Энэ нэг сони байгаад байгаа тийм. Баруун Монгол ардын ард түмэн бие биелгээ илүү их хийгээд байна. Тэгэл баруун Монгол ард одоо тэр Алтай нуруу хавийн тэр үндэстэй ястан бас хархираа хөмий хийгээд байдаг. Тэр хавийн уул усан тийм сонин байна. Энэ гоо яг энэ урд сайхан, сэлгэр сайхан нутгийн ард түмнэр хийдээс ягаараа байна. Энэ уул ус газар нутгийн байршил нөлөөлт юм болов. Тий, ер нь баруун монголчууд чинь их өндөр их хад асахтай, их айхтар уур амьсгалтай. Зундаамал хитийг халдаг, өвлдөм бол маш их хүйтэрдэг. Эрсдэл суурс амьсгалтай. Тэр эрсдэл суурс амьсгалын юунд бол ямар нэгэн дуу чимээ, ямар нэгэн шууман одоо ингээд байж шít. Жишээлбэл тэр уулаа ороод явж явах чинь хариулаа явж явах чинь тэнд нэг сайхан хөхөө шууд онгоцж байгаа. Энд ингээд явж явах нэг сайхан усны сайхан гол горхны сайхан хоржгон сундуу. Энийг тэр хүн мэдэрснийхаа дагуу энд ерөөсөө ийм байх ёстой. Тэрнийхээ юмыг сонсч байсан хүн чинь сэтгэл нь огшоод ингээд хөдөлгөөнд ордог байхгүй. Энэний аянд ингээд энэний одоо аяж аянд ингээд биелчих юм бол харин би ингээд биелгээ гэдэг юм болох юм байна гэж. Угаасаа л одоо баруун Монголын ер нь тэр талаасаа тэгжил тайлбарлахаар байна. Одоо их хаад эзэн бөг Чингис хаан 13 дугаар зууны хамгийн хөдөлшгүй том одоо баримт бол Монголын нус төвчөө гэж байдаг тийм. Тэглүү яах вэ? Монголын нус төвчөнд нэг хэсэг байдаг шүү дээ. Тий. Сагалгар томодны доор хавирууд газрын халдсартал бүжгэлж хоримлон найрлаваа гэж. Тэр ч одоо тэр модод тойроор бүжиглээ тэр газрын халтарт гэдэг чинь би биелжсэн байх нь. Тэгнэ. Бие биелгээ бүжгэл хийжсэн байна. Тойрон бүжиг маань сая энэ 2009 онд билүү. Энэ Алтай хамтлаг гээд одоо сая байгуулагдлаа шүү дээ. Тэр Алтай хамтлаг чинь тэр гам хөрөг гэж нөхөр тэр тойрон бүжгийг тавьж дэлхийн бас бие төсөвт бүртгүүлэхээр яваад байгаа шүү дээ. 13 онд чинь Гиннест бүгд бүртгүүлсэн. Та бол одоо игнэнд л байж л яасан тэнд. Гэтэ их маран хорон тоглоос сууж байсан. Ихлийн тоглоос. Хангалттай санагдчихсан. Оо момдог. Тэр чинь тэр сайхан талбайтай тэр олон 5200 тэгээд тэр бүр ёстой нэг 8 настайгаас бүр тэрнээс доошо 2 настай хүртэл байсан шүү дээ. Тэгээд 80 настай хүртэл хэрэг зэрэг айхтар гоё юм болох юм байгаа. Тэгээд жигхэн нийт Монгол ард түмнийг 8 наснаас 80 наст хүртэл гэж ярьдаг. Үлгэр болж. Яг л тэр. Яг л тийм юм болсон. Тэгээд огшчихсэн уу та? Огшлгүй яах. Өөрөө тэнд дотор ороо суудсан байсан. Мөр хураан. Тэгээд байж ах чинь сэтгэл багтам л байдیں۔ Юу н. Одоо ч тэгээд жоохон юмд хүн баярлаа жоох юмд гондод ядаг болцсон шиг байна ер нь. Тэгэл одоо ингээл би бас энэ хамтлаг байгуулъя, бүжиг интервью хий, интергээд
зөндөө явсан. Тэгээд ивент хийх хүнч болдохгүй юм байна л дээ. Тэгээд энэ өвгөн юу яриад байгаа юм ч гэж ойлгож байгаа болтой зарим улсууд орцгоо зэрэг зарим нь бүр одоо намайг ч юм уу орос ч юм уу монгол ч юм уу гэдэг хэмжээнд яригдаад байгаа шүү дээ. Гадаад тэрэгч чухал биш байх. Дотор нуугаа тэр өөсөө хэлж чухал шүү дээ. Харин тийм. Харахгүй. Тэгээ харахгүй байна. Таасаа хөнгөн шингэн биш үү? Би биелдэг хэлээ. Яг нь ерөнхийдөө бол би бол мас их байх та. Миний үеийн нөхдүүд одоо надтай цуг хамт байсан би ч яг нь ерөнхийдөө бол спортоор их оролдож ирсэн. Цагдаагийн газар их ажиллаж ирсэн л да. Тэгээд эхний одоо 18 9-дээс эхлээд гал командад их ажилласан. Гал команд ч одоо маш их хөнгөн шуурхаа. За тийм. Юм дээр өсөрч хаяад дэвхэр цогцордог. Удаач гэсэн одоо залуучууд бас зарим нь ингээл одоо нэг Осло улсын үед харж байхад арай л удаан хөдөлгөөд байгаа юм шиг харагддаг юм да. Гал командын залуучдыг харахтаа. Тий. Тэгэхээр би тэрнээс хурдан хөдөлдөг байсан байж таарах нь шүү дээ. Тийм байх. Тэгээд одоо тийм хурдан хөдөлгөөнтэй учраас маасаа их сайхан байрсан. Нэг таргалыг гэж бас боддог юм аа. Ерөнхийдөө өглөөхөн дасгал хийчих нь. Өглөөхөн ингээд өөр дасгал одоо бие биелгээгээ яхад одоо тэгэл үлдсэн юм бол тэгэл таяны хөгжим тавьж байгаа биелдэг л дээ. Сайхан биз. Сайхан мундаг. Одоо би тийм юмар огшихгүй л одоо шиг хэн огших байд. Тэгэлгүй яа. Нийт монголчуудыг л огшоомоор байна. Харин тий. Бүгдээр нь сая тэрнийг хөөхөн хэдэн тэр нэг доктор тэр нэг ямар юм билээ дээ. Шарка барка. Тэр шарка барка дээр. Тэр ч бас хөөхөл юм байл. Зүг биз дээ. Тэр зүг маш зүг. Маш зүг тэр ч одоо мундаг. Тэгд нэгдвэл монголчууд бол одоо хурдан нэгдэх байгаа зү. Халимг мэлүүд хүртэл одоо тийм бас нэгдсэн яваад байна. Тэр нөгөө тэрүүгээр уусаад ингээд энд очсон бас явж л байна. Хаяа дээр Facebook гэж юмроо ч хаяа орох юм доо тэгээд тэнд дотор явж л байх юм билээ. Сайхан л. Facebook-ийг хэрэглэх. Хэрэглэнэ бас хаяа нэг хаяа. Ямар ч мэдээлэл нийлэг хүлээж авах юм. Яг бид энэ улс төрийн мэдээллийг голцсон хүлээж авна. Боловсролын талын юмыг бол мэдээ хүлээж авна. Би ч багшийн дээд сургуулийн одоо Монгол хэлний уран зохиолын ангийн ичнэгээр төгссөн. Ажил хийж байгаа төгссөн би. Халимгууд цаашаа одоо туваа бүрээ тэгэл бүгд байна бүгд байна. Энэ Монгол угсаатан турхтууд ийм бие биелгээ ардын язгуур наадам болдгоо юм. Нодныг Якутт нэг юм болоод өнгөрсөн байт юм байна лээ. Тэгээд яагаад тэр чинь ингэж энэ тэнд болоо яваад өнгөрчдөг гэхээр манай монголчууд явах гэхээр зэрэг ивент хийх юм байдаггүй. Нэг хэдэн хувь хүмүүс л хэдэн хувь хүмүүс тий би явахаараа нэг яг зүгээр мань митусуд бол явах хүсэл сонирхол байсан ч гэсэн тэр нөгөөх эдийн засгийн асуудал дээр асуудалтай болцдог байхгүй юм. Тэгээд тэрлэг чи хөдөлж чадахгүй байгаа. Одоо нөгөө зүгээр хаяа одоо сайхан одоо танай телевизээр би гарч байгаа дайдлах юм. Тэгэл нэг тийм юмнаас л одоо мэдээлэл аваа сууж шүү дээ би. Одоо дуучид бол ингээд энэ тэнд очиод дуудуулаад яаж нэг мөнгө аваад байна. Би биелээч нь одоо тэнд чи би биелээд ингээд одоо нэг тэрийг үнэлүүлээд яваад болохоос харьцан бага л байна. Бага. Маш бага. Энийг төрөөс одоо харин тэрнээс нэг жоохон дэмжих юм байдаг. Бол одоо бид бас сайхан л байна шүү дээ. 2009 онд ЮНЕСКО-гоос хүндрэлтний хамгийн одоо хостож болзошгүй өв соёлоо маш яаралтай хамгаалтанд авах гэсэн тийм юм шийдвэр гаргасан байдаг. Одоо яг энэ тэл энэ түн дэлгэрэх одоо зарварын маш бага тийм л болж байна. Тэгээд одоо 3 сая иргэнтэй Монгол улсын хэмжээд 5,000 хүн одоо ингээд талбай дээр цуглаад ийм шиг хайцсан бас бага л хүн бие биелээд байна л да. Бага л да. Энэ талаас л хийсэн юм болов. Та юу гэж бодож байна? Ер нь бага. Тэр хүн амынхаа байдлаас болоод ерөнхийдөө тэгжил очиж байгаа байхгүй юу? За тэрэнд голцоо хаана байна вөхөр дандаа баруун талд байгаа байхгүй юу? Увс хувьд баяа үлгүй. Тэг говалтаа завхан гэд зүүн тал руу болохоор байхгүй юм чинь. Тэгэхээр тэр хүн амын байршлын хэдэн хувийн баруун талдаа байна, хэдэн хувийн зүүн талдаа байна. Ингээд тэр хувь тэнцвэлээ бодоход тэр харин ч би их хүн ирсэн гэж ойлгодсон шүү. 5,000 хүн. Тий. Хүн амынхаа юунд бодоод үзэхээр зэрэг бас овоо бас чамлалтгүй цугласан гэж боддог шүү дээ. Тэгээс бүгдээрээ нэг зэрэг босчих юм бол бас болчихно л та. Болдгүй яг монголчууд ямар нэгд сураагүй биш.
Энэ монголчууд ч сордон шүү дээ. мундаг нэгдэн нэг бутаргаараач мундаг бутарна. Энэ юунд байгаа юм? Тэр монголчуудын гендээ байдаг баха. Яагаад юм бэ гэж болж байна? Мэдгүй тийм би одоо бодоод байхад ер нь түргэн салдаг улсууд ч гэдэг ер нь. Нэгдэх юм бол маш амархан нэгдэн, салах юм бол маш амархан сална. 8 настай гэдээс 80 настай хүмүүс ингээд гэр тээр цугаад бие биендээ биелэгийг дамжуулж биелж та найрладаг гэсэн. Тэр нь яа вэ? Тэр нь яг зүгээр. Эхлээд яг хүүхдүүдийн бас ерөнхийдөө бол багаасаа ах руугаа ихтэй. Өрөм найрын дэг жайгийн тийм шүү дээ. Тэгээ багаасаа эхлээд одоо дуу хууртаа болгож жагаад тэгээд дэвшлүүлээ тэр ахмад өндөр настай улсууд нь биелгээгээ хийн. Тэгэхээр зэрэг нөгөө багцуул нь эхлээд юм хийж чадахгүйс чинь томцуулаа харахаар зэрэг даган баясаад хийх юм байна. Нэгэдээ хоёр жижигхэн хүүхэд ах トゥ хоёр хүүхэд байх чинь ах нь аав гэж хэлж яхад нөгөө баг нь дуурайгаад аав гэж хэлэх жишээ. Тэгэхээр эн чинь монголчууд чинь ерөөсөө тэр гэрийн сургалтаараа ингээ бие биенээ ингээ сургаа явчихсан. Энэндээ монголчууд маш их амархан нэгдэж дээрээ зэрэг монголчууд тийм өчртэй байхгүй. Таны бодлоор энэ биелгийг цаашдаа яавал илүү олон онцлох вэ? Яавал бүх монголчууд бие биелгээ хийдэг болох юм? Яг ерөнхийдөө бол би бол зүгээр одоо ингээд бүр нэг телевизийн хэмжээнд өглөө өхөн бид нөгөө өглөө өхнийг дасгал гимнаст хийдэг гэдэг үстэй. Тэрэн шиг энийг өглөө өхөн нэг студи юм уу нэг телевиз өглөө өхөн хийгээ сурчих юм бол тэр телевизийг үзэж байгаа хүн бүхэл хийж сурна шүү дээ. Тэгнэ үстэй. Өглөө өхөн дасгал хийгээл байгаа шүү дээ. Одоо энэ чинь янз бүрийн дасгал ямар нэгэн телевиз дээр яваал байгаа үстэй тийм ээ. Одоо тэр би бол тэр юм явуулж л байна. Янз бүрийн юм явуулж байна шүү дээ. Тэрэн шиг ерөөсөө л бие биелгэнийхээ юг нэг телевиз даваач тавьчихсан л тэгэл. Нэг ч бүх телевизд. Тийм. Ер нь тийм бодлогоор. Ер нь одоо текстамаа гэдэг. Таны энэ саналыг манай телевиз бол тэдэн зөвшөөрөд шууд бараг маргаашнаас эхлээд одоо эфир эхлэхдээ ч юм уу те 7-8 цаг үед ингээд яг хүмүүс эдгээр телевиз үздэг цагаар асуулт хийдэг цагт оруулахад л 100% бэлэн байна. Тийм. Зөв болно шүү дээ. Хацуу таавгүй ирээд бидэр тийм ээ. За бийг эхлээд ингээд те ингээд удаанаас хурдлуулад ингээд за тэр боломж л байх юм. Бид л тавд хамтрахад бэлэн байна. Өв соёлоо түгээхэд бид бол бэлэн байгаа. Баярлалаа. Сайхан байна. Нэг телевизийн хүлээж авч байгаа явдалд одоо би туйлаас их баяртай байна. За морин. Тэгээ морин хөрийг бол одоо яг зүгээр ер нь ирийн сургалт гэж манай гэрт бол одоо эхлүүд бол ингээд манай аав ээж энэ тоглодог байсан. Тэгэл тэрнээс бол балаад морин хөр тоглож сурсан. Яг мэргэжлийн морин хурч биш. Би 1980 онд энэ ерөөл шугтаар сэрэн дорж гэж одоо тэрийн ханх хурч. Өвгөн энэ хөгжлөчд 8 паркын дэргэд ардын уян нэртэй хамтлаг байгуулсан. Тэгээд одоо баруун чиглэлийн биелэг дуулдаг хүн хэрэгтэй гэхээр зэрэг би Төмөрзөн цагдаагийн газар ажиллаж исэн. Тэгээ 750 төгрөгийн цалинтай ажлыг хаяад 420 төгрөгийн цалинтай ажил дээр ирж ийлээ шүү дээ. Мөрөөр тоглоход. Тий. Тэгэд бол би амбул 7-8 л болцсон байсан. 4-5 хүүхэдтэй их нэртэй гэрүүлдэг. Тэгэд хүний дур сонирхол гэдэг чинь тийм. Бүр 750 төгрөгийн цалинтай ажлыг хаяад 450 төгрөгийн цалинтай дунд мэргэжил одоо үлгэрч ерөөлч магтаалч гэж хөгжлөчд 8 паркт тийм үлгэрийн гэрт ерөөл магтаал уншдаг тийм он тоо байсан. Тэнд 400 хэдэн төгрөгийн цалинтай ажил дээр ирж ийлээ шүү дээ. Та чи ясны л урлын хүн байна. Соёлын тэргүүний ажилтан хизээ энэ сайхан цолын дээр шагнаад байгаа. Соёлын тэргүүний ажилтан сүүлд авсан. 42 жилийн дараа авсан. Миний их урлагт цэцгэснээ энэ хийснийхаа. Тийм. Төлөө. Их л чамбаа байгааз. Тийм ээ. Одооны хүүхдүүд бол 4 жил юм уу 2 жил ажиллаад дөө. Соёлын тэргүүний ажилтан болчихлоо. Яа тэгээд. Мэдхгүй. Тэрийг мэдтийг юм бас тэрээр марг эфирийн цаг дуусах байлгүй яривал. Яривал. Ерөөсөө манай нэвтрүүлгийн урилгын яваад хүрэлцэж ирсэн танд баярлалаа. Баярлалаа. Тэр олон бяцхан Монголын ирээд өссөн хүүхдүүд нь бас энэ өв соёлоо бас өшөөх түгээн дэлгэрүүлж энэ сайхан өв соёлоо тэр их Монгол их хүний цацж байгаа сайнны цацал шиг ариун ихээр ариужуулаарай гэж хүсье. За баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. За танд баярлалаа. Энэ сайхан
цас талтай нуруу шиг хөрдөл сэрдийн ноён өргөл шиг ийм сайхан тэргүүнтэй энэ сайхан өв соёлоо өөртөө тээж байгаа нутгийн улсыг санагдуулсан сайхан энэ зочинтой учирсандаа миний их таатай байна. Өв соёлон бас сэтгэл юундаа бие угаан төлөөлж явж байгаа танд урт насаж удаан жарахыг хүсье. За тэр ядар бас моторч болтугай та бүхэн ажил өдөрт амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд иргэн үзэгчтэй өв соёлын зэдийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн Монголынхон өв соёлыг та бүхэнд түгээн дэлгэрүүлэх дараагийн дугаараар учран зогсох.